Хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжлэн 2 дугаар студид инх манлай зочинтой ярилцсан. Үзэгчтэй өдрийн мэдээ зочны ярилцлагаар үргэлжлэн та бүхэнд хүргэж байна. Энэ удаад бид мэрэгжлийн хяналт ерхий газрын боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Нямсуран студидтэй ураад байгаа юм а. Танд өдрийн мэндийг. За баярлалаа. За та бид хоёр мэрэгжлийн хяналт ерхий газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярина. Да ялангуяа боловсролын салбарын талаар бас төлхөө бас үзэгчдэд мэдээлэл өгье гэж бодож байна. За мэрэгжлийн хяналт ерхий газраас энэ ерхий боловсролын сургуулиудад бол жилдээ төлөвлөгөөт бусаар за олон төрлийн хяналт шалгалтуудыг хийж байгаа. Одоо энэ хугацаанд ер нь хийж хэрэгжүүлж байсан одоо хяналт шалгалтын талаараас үр дүнгийн талаар үзэгчдэд мэдээлэл өгөх. За баярлалаа. За яг одоогийн байдлаар бол сургууль цэцэрлэг ер нь бол боловсролын салбар маань бол үндсэндээ хичээлийн жилээ дуусгах шатанд орчиж байгаа. Тэгээд тэр үеэр одоо бас намайг энэ студид урьсанд бас талархал илэрхийлье. За тэгээд мэрэгжлийн хяналтын байгууллагын хувьд бол үндсэндээ бид нар бол улсын хэмжээнд ихэд боловсролын хяналт хариуцсан нэг 55 улсын бацаагч байдаг. За эдгээр хүмүүс маань бол одоо сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн боловсрол, за тэгээд дээд боловсрол, тусгай боловсрол гэдэг ингээд бүх л боловсролын холбогдлолтой бүх одоо байгууллагуудад хяналт шалгалт хийдэг ийм одоо үүрэг чиглэлтэй байгаа. За тэгэхээр боловсролын хяналтыг хийхдээ бол бид нар зөвхөн одоо хяналт шалгалтаас гадна бол зөвлөн туслах ажил үйлчилгээ, за мөн тандалт судалгааны ажлууд гэх мэтлэнгээр ингээд олон төрлүүдэд хуваагддаг л да. За тэгэхээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг бол үндсэндээ бид нар бол нэг жилийн өмнө 12 сард бол аль одоо объектуудад хяналт шалгалт хийгдэх юм бэ гэдгийг нийтэд одоо зарлаад тэгээд бол тэр одоо хяналт шалгалтыг бол төлөвлөгөөтэйгээр хяналтын удаа ашиглаад хийгддэг. Тэгэхээр тэнд бол манай одоо сургуулиуд бол үндсэндээ ойлголттой болцсон нэгдсэн одоо байдлаар бид нар бол заавар зөвлөгөө өгөөд тэгээд сургуулийн байгууллагуудыг очиж шалгадаг. За төлөвлөгөөт ус хяналт шалгалт гэдэг маань бол хин нэгэн иргэн аж ахуйн нэгж ирсэн хүсэлт өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийгддэг. За өрсөн сэргийлэх хяналт шалгалт гэж бас нэг ажил хийгддэг. За энэ бол сургуулийн байгууллагууд дээр үндсэндээ хичээлийн шинжил эхлэхтэй холбогдуулаад 8 сарын 15-наас эхлүүлээд хийгддэг. Хичээлийн шинжилгээ бэлтгэл хангагдсан хэсгээр бол үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор хийгддэг ийм шалгалтууд байдаг. За тэгээд тандалт судалгаа гэдэг маань бол дараа жил бид нар одоо айл одоо объект руу айл одоо эрсдэлтэй газар руу хяналт шалгалтаа яаж хийх вэ гэдгийг олж тогтоох зорилгоор хийгддэг ийм судалгааны ажлууд байдаг. Ингээд ийм хэлбэрээр бол үндсэн одоо хяналт шалгалтууд маань хийгддэг. Мөн одоо байгууллагын хүсэлтээр зөвлөн туслах үйл ажиллагаа хяналт шалгалтанд хамрагдсан объектуудад очиж одоо сургалт зөвлөгөөнүүдийг бас өгдөг. За ийм юмнууд дээр илүү их анхаараарай. Танаа дээр бол энийг бол засах бололцоо байна. Энийг бол одоо цаашдаа илүү их хөрөнгө хүч хүний нөөцөө хуваарлаж ажиллах шаардлага байна шүү гэдэг энэ зөвлөгөөгөө өгдөг. Ийм ажлуудыг бол давхар хийдэг. Тэгэхээр энийг би яагаад яриад байна вэ гэхээр зэрэг мэрэгжлийн хяналтын байгууллага гэхээр зэрэг өдөр тутам объект дээр очиод үргэлжийн шалгалт, байнгын шалгалт хийж идэг юм шиг бол манай иргэд бол ийм ойлголттой байх шиг байдаг. Яагаад гэвэл зэрэг мэрэгжлийн хяналтын ямар нэгэн асуудал тулгамдаж гарангуут л хамгийн түрүүнд мэрэгжлийн хяналтын байгууллагыг одоо буруутан болгож ингэж хараад байдаг. Гэтэл яг үүндээ бол өдөр болгоны үйл ажиллагааг бол мэрэгжлийн хяналтын байгууллага очиж шалгах боломжч байхгүй, тийм ч үүрэг байхгүй. Байнгын хяналтаа бол тухайн байгууллага дотоод хяналтынхаа үйл явцаар буюу удирдлагын зохион байгуулалтын явцаараа бол хяналтаа тавиад явж идэг. Хийгдэх ёстой шалгуур үзүүлэлтүүдийг бол бид нар бүгдийг гаргаад өгсөн байдаг. Тэр стандарт шаардлагатай хангаж ажиллах нь бол тухайн сургууль, тухайн аж ахуйн нэгжийн одоо өөрийн үүрэг байж идэг. Ер нь бол хяналтын байгууллага хөндлөнгөөс хянж тухайн байгууллагын гарч болзошгүй зүйлийг илрүүлэх, за өрсөлдөн сэргийлэх, алдаа оноогийн газар дээр нь одоо таслан зогсоох ийм үүрэг чиглэлтэй гэдгийг бол бас одоо бас ойлгох шаардлагатай юм шиг харагдаад. Тэгэхээр 2018-аас 2019 оны хичээлийн жилд ер нь ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийхэд чухам ямар зөрчлүүд дийлэн хувийг эзэлж байна? Одоо бол бид нар яг ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтуудын үндсэн нэгтгэл маань гарч чад байж байна. Тэгээд ингээд харахад бол бидний гаргаж байгаа одоо илрүүлсэн зөрчлүүд бол юутай илүү их холбоотой байна вэ гэхээр зэрэг энэ сургалтын орчны аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд бол нэлээдгүй их байна.
За энийг бол одоо бас таслан зогсоох, сайжруулах, газар дээр нь одоо зөрчлийг арилгуулах ажил арга хэмжээнүүдийг юм бол нэлээдгүй хийсэн. За тэгээ мэдээж хяналтын байгууллага учраас бол тухайн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах. За тэгээд одоо цааш сургалт явуулахгүй байх. За хугацаатай албан шаардлага өгөх гэх мэтчлэнгээр одоо манай одоо хийгддэг үйл ажиллагаанууд бол бүгд хийгдсэн. За ер нь бол мэдээлэхэд бол үндсэндээ нийт одоо бид бол нийтдээ бол нэг тухайн сургууль цэцэрлэгийн байгууллагуудын нэг 40 орчим хувьд ямар нэгэн хэлбэрийн хяналт шалгалт ямар нэгэн байдлаар хурж ажиллах ийм төлөвлөлттэйгээр ажилладаг. За энэ жилийн хувьд бол бид нэг 43% нь бол ажил үйлчилгээгээ хийж өнгөрүүлсэн байна. За ингээ харахаар зэрэг сургалтын байгууллагын хамгийн их одоо дутагдаад байгаа юм бол энэ хүүхдийн орчны аюулгүй байдал гэж би хэлсэн. За тэрэн дундаа бол юу байна гэхээр зэрэг ерөнхий тоогоор нь харах юм бол анги дүүргэлт бол хит их байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол нийслэлийн хэмжээнд бол дунджаар одоо нэг ангид бол 55.7 хүүхэд байхаар ийм одоо тоо гарч илээ. Тэгэхээр тэр дундаа бол бага ангийн хүүхдүүд бол нэг 62.7 хүүхэдтэй дундаж одоо анги дүүргэлт нь ийм байна гэдэг маань бол тухайн хүүхдүүдийн одоо тэр нөхцөл шаардлага бол үндсэндээ хангагдахгүй байх. Нэг ангид байх ёстой хүүхдэд оногдох ёстой зай талбай, эрүүл ахуйн нөхцөл шаардлагууд бол энийгээ дагаад бол бүгд одоо муу үзүүлэлттэй гарч байгаа. За тухайлах юм бол сургууль цэцэрлэгийн орчмын нэг хүүхдэд оногдох талбай, эдэлбэр газрын хэмжээ бол 1.5-аас 2 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа. Нэг хүүхдэд оногдох ёстой талбай. За энэтэй холбоотойгоор нэг агаарын солилцоо, тэгэл одоо хүүхдийн одоо аюулгүй байдал, хөдөлгөөн хүүхд бол маш их хөдөлгөөнтэй байдаг тий. Тэр одоо байдалд бол бас одоо тэр хүүхдэд ноогдсон талбай гэж байх хэвээр. Тэр талбайнхаа стандартыг хангаж чадахгүй байгаагаас одоо эхлүүлэл эрсдэл бол үүсч эхэлдэг. За мөн одоо ариун цэврийн байгууламжийн тоноглолд оногдох хүүхдийн тоо бол 2.5-аас 2.5 дахин их байдаг, хүрэлцэн муутай байна гэсэн үг тий. За тэрнтэй холбоотойгоор л одоо бас нөгөө агаарын бохирдол, дотоод агаарын бохирдол, за тэгээд нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ зай ингээл энэ бол бүгд одоо аюулгүй үзүүлэлттэй гараад идэг. За мөн гадаад орчинд бол нэлээдгүй их гарч байгаа ийм зөрчлүүд бол юу байна вэ гэхээр зэрэг ялангуяа энэ хувийн цэцэрлэгүүд олноор нь байгуулж байгаа нь бол нэг талын сайн үзүүлэлт, өөрөөр хэлбэл одоо бидний цэцэрлэг сургуулийн хүрэлцэн хангамж бол муу байгаад байгаа. Тэгээд тэрийг бол одоо яларшуулах тал дээр бол одоо бас төрөөсөө дэмжлэг аваад, тогтмол зардлаа аваад өөрийнхөө хөрөнгөөр бол энэ сургууль цэцэрлэг байгуулад явж байгаа нь бол сайшаалтай байна. Гэхдээ нөгөө стандарт шаардлага тавигддаг шаардлагуудаа бол бүрэн хангагдахгүй байгаа зүйлүүд бол их байгаад байна. Тухайлах юм бол хувийн цэцэрлэгүүд дээр юу байдаг вэ гэхээр зэрэг орон сууцны нэг давхарт бол цэцэрлэгүүд барьцдаг. За тэгээд тэр маань бол тусгай хаалгаар ордгоо, орцоор ордог ийм цэцэрлэгүүд бас байна. Ариун цэврийн асуудал. За тэгээд нөгөө шаардлагын маань бас одоо хангахгүй л байгаад байна. За тэгээд шууд одоо нөгөө орон сууцны гудамжнаар явж яадаг нөгөө автомашины юу руу зам руу шууд одоо сургуулийн цэцэрлэгийн хаалга маань онгойч идэг. Аюулгүй орчин гэдэг маань бол одоо хайс хашаатай аюулгүй юм юугаар бол хамгаалагдсан байх ёстой гэж одоо журамтай байж идэг. Тэгтэл бол одоо энэ маань бол шууд одоо эцэг их хүүхдээ аваад ингээл машинтай тулж ах жишээний тий цэцэрлэгийн хаалгаар гарч ирэл. Тэгэл энийг бол бас хангахгүй л байна. Энийг бол яг нөгөө нэг хурд сааруулах юугаар тэмдэглэгээр зохицуулж байна. Гэхдээ энэний хангалт бол бидний шалгалтаар бол нэг 43% нь бол хангагдаагүй байна гэдэг ийм зүйл бол гарсан байх. Жишээ нь. Та түрүүн ярианда хэллээ. Одоо мэргэжлийн хяналтын ерхий газраас бол одоо жил болгоно л одоо төлөвлөгөөт бас олон одоо хяналт шалгалтуудыг хийж байгаа. За тэр дундаас одоо эцэг эхчүүд одоо ямар нэгэн асуудал гарахад бол тэ одоо хамгийн түрүүнд л мэргэжлийн хяналтын байгууллагыг буруутгадаг. Одоо л хамгийн юм ажиллаа хийсэнгүү, өрсөн сэргийлсэнгүү нэ тэрэ гэдэг чухам эцэг эхчүүдийн оролцоо энэ дээр бас том өндөр хувь нэмэртэй байдсан болоо гэж боддог. Энэ талаар та бас юу гэж хэлэх вэ? Тэр бол маш чухал байна. Одоо бид нар бол ерөөсөө
нийгмээ ялангуяа төр засгаа бол маш их юм шүүмжлэлтэй өнцгөөс бол хардаг болчихжээ. Тэгэхээр иргэн хүн гэдэг хүнд бол өөрт нь бас үүрэг байх ёстой. Ялангуяа эцэг эхчүүдэд бол бас үүрэг байх ёстой. Тэгэхээр зэрэг одоо бид нар дээр гардаг проблемууд юу байдаг вэ гэхээр зэрэг яг өнөөдрийн одоогийн байдлаар бол ерөөсөө хүүхдүүдээ нөгөө харьяаллын бус байдлаар хүүхдүүдээ одоо сургуульд оруулах гэж оролддог. За тэгэл ингээл таньдаг, мэддэг бүх хүмүүс рүүгээ ханддаг. Ингээд одоо энэ маань бол нөгөө сургуулийн байгууллагын удирдлагуудыг чөндрүүлдэг. Нөгөө ачааллаа дийлэхгүй байгаа сургуулиуд дээр дахиад одоо тэр харьяаллын бус хүүхдүүдийг авч сургана гэдэг маань юу болж байгаа вэ? За тэгээд нөгөө талаасаа энэ маань бол ямар нэгэн байдлаар одоо ингээд хүүхдүүдийн сая миний хэлсэн нэг ангид одоо 60 гаруй хүүхэдтэй нэг багш байна гэд бодъё те. Тэгэхээр нөгөө чанарын хувьд бол нөгөө сургалтын чанарт бол муугар нөлөөлөл явчихж байгаа. Яалтч байхгүй тэр хүний хувь хүний потенциал нь бол хүрэхгүй шүү дээ. Одоо 40 хүүхэдтэй ажиллах, 60 хүүхэдтэй ажиллах хоёрын хооронд ямар байх вэ те. Тэгээ ялангуяа 1-р ангийн одоо 1-р ангийн хүүхдүүдэд бол ерөөсөө үсэг чэйжлүүлэн, тоо чэйжлүүлнэ гэдэг бол тийм амархан зүйл биш шүү дээ. Хүүхэд болгонтой ажиллаж ижил энэ бол амжилтанд хүрнэ үү гэхээс биш нийтээр нь самбар шохоотой нийтийг нь одоо дагалдуулж бичээд бол 100% тэр хүүхэд сурчна гэсэн юм боломж бол байхгүй байна. Тэгэхээр эцэг эхчүүд бол өөрсдөө бас яг энэ хүүхдийнхаа хүмүүжил, төлөвшил ямар орчинд миний хүүхэд өдрийн цагаа тэр чигээр нь өнгөрөөж байгаа юу гэдгийг бас бодгол ёстой юм болчиход байгаа. Өөрөөр хэлэх юм бол за багшуул сургах үүрэгтэй. Төр засаг бол сургууль юмар бол хангах ёстой. Гэхдээ иргэн та өөрөө яг ямар аюулгүй орчинд таны хүүхэд явж ийн вэ гэдгийг бол бас өөрөө хянах одоо боломж бол нэлттэл байна. Тэгэхээр тэрлүү бол ерөөс анхаарал хандуулдаг. Сургуулийн цэцэрлэгийн үүдэнд хүүхдээ өргөж өгөл яваад өгдөг. Өглөө оройд ийм л үйлдэл хийгээд идэг. Тэр дотор юу болоод байна вэ гэдгийг анзаардаг. За нэгэн жишээ хэлэхэд одоо сургуулийн хүүхдүүдэд үдийн хоол хөтөлбөр одоо хэрэгжих гэж явж байна. За ингээд энэ хэрэгжилтэн дээр бол одоо бидний ажигласан нэг юм юу байна вэ гэхээр зэрэг тухайн хүүхэд бол аяг халбах сэрээгээ бол ингээд уутанд хийгээд цүнхэндээ хийгээд авчирч шин. Тэгэхээр тэрийг оройд нь угаалгачилгүй л аваад ирж байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө тэр чигээр нь тэгээд хүүхдийнхаа нөгөө ном дэвтэр цүнх юмыг шалгадаггүй. Нөгөө хүүхэд одоо угааж ариутгаагүй нөгөө аяг шаадсан алчууртайгаа ирээл нөгөө хийж өгч байгаа хоолыг идэхэр зэрэг тэнд ямар халдвар үүсхийг үүсгэхгүй тийм биз дээ. Энд чинь ингээл нөгөө орчны бохирдол тэр орчин агааржуулалт нь ямар байгаа вэ? Өнөөдөр нэг танхим 60 хүүхэд сууж байгаа дотоод агаарын бохирдол бол нэлээдгүй их үзүүлэлттэй болцсон байна. Тэгээ ийм орчинд байгаа таны хүүхэд та өөрөө ямар анхаарал тавьж гин вэ гэдгийг бол бас бодолцох юм зайлшгүй шаардлага бол эцэг эхчүүд маань бол ерөөсөө маш их байгаа гэдгийг бол бас энэ ташин хэлэхэд бол бас илүүдэхгүй гэж бодож байна. Эцэг оролцоон дээр бол маш чухал гэж бодож байна. За хамгийн сүүлд гарсан нэг жишээ бол одоо хувийн сургуульд өвчин гараад маш олон хүүхдүүд бас өвчнөөс одоо эмнэлэг твцсэн. Энэ тохиолдолд одоо жишээ нь тэр ажиглагчдад одоо тавьдаг хяналт тийм ээ. Тэр тал дээр одоо энэ байгууллагууд, хувийн сургуулиуд маань бас жоо хойрыг хандаад байна уу та гэсэн зүйл энэ нэг жишээн дээр л одоо анзаарэгдэж байгаа юм л да. Та энэ дээр юу гэж хэлэх вэ? Энэ дээр бас бидний бүх нийтээрээ л бид нар ер нь юмд жоохон хариуцлага муутай хандаад байдгийн л нэг жишээ харагдаад байгаа. Тэр бол өндөр төлбөртэй одоо орчин нөхцөл бол сайтай тийм сургууль байсан. За тэгээ юунаас болсон зүйл болваа гэхээр зэрэг эрүүл мэндийн үзлэг шинжилгээг бол одоо хурамчаар даруулчихсан. За тэгээд одоо яг хоол үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа хүмүүс бол зайлшгүй эрүүл мэндийн үзлэг шалгалтанд орсон байх хэвээр. Тэгтэл бол тэрийг одоо ямар нэгэн байдлаар одоо ингээд хин нэгэн танил талаараа зурулчаад аваад ирдэг. За тэгээд ийм хүмүүс одоо хоол үйлдвэрлэлийн ажил хийж байхдаа бол одоо халдвар тарах нянт хийчихсэн байсан тохиолдол гарсан. За тэгээд энийг бол манай эцэг эхчүүд бас эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бол өөрийнхөө хүүхдийн эрүүл мэндийг бол үзлэг шинжилгээнд оруулахдаа бол заавал үнэн зөвөөр нь оруулах шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт бол эцэг эхчүүд энийг одоо ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Бусдад халдвар тараахгүй, өөрийнхөө хүүхдийг өвчлүүлэхгүй байх үүднээсээ энийг бол үнэн зөвөөр нь хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт манай эмнэлгийн байгууллагууд бол ямар нэгэн байдлаар одоо эрүүл гэдэг тамга тэмдэг дарж өгөхгүй байх ёстой. Одоо энэ бол бас хууль бус үйлдэл бол маш их гараад байгаа. Тэгээ ямар нэг 5,000 төгрөг аваад эрүүл гэсэн тамга дараад өгчдөг. Тэр нь бол одоо нэг ийм
өнөөдөртөө биш гэхэд ямар нэгэн байдлаар энэ бол одоо эрсдэл бол үүсгэж байгаа энэ зүйл бол бидний амьдрал дээр зөндөө гарч байна шүү дээ. За тэгэхээр бид хоёрын ярилцах цаг одоо тун удахгүй өндөрлөх гэж байна. Хоёулаа би танд сүүлийн асуулт. Эх 7 хоногт одоо мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдөр тохионоо. Энэ өдөрт холбогдуулан ямар арга хэмжээ зохион байгуулах вэ? Бусад байгууллагатай ижилхэн одоо баяр ёслолын арга хэмжээгээр зохион байгуулах уу? Эсвэл арай өөрөөр одоо тэмдэглэх юм болоо? Энэ тал дээр бас та мэдээлэл өгч. Жил болгоны 6 сарын эхний 7 хоногт манай мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдөр зохион байгуулагддаг. За тэгээд энэ удаа бол нэлээдгүй онцлогтой манай улсын ерөнхий байцаагч манай байгууллагын дарга маань бол ямар чиг үүрэг бидэрт өгöd ийнэ гэхээр зэрэг ер нь бол одоо бид нар ажилтныхаа өдрөөр бол хийсэн ажлаа сурталчлах, хоёрдугаард бол ард иргэдийг одоо аюул эрсдлээс сэрэмжлүүлэх тэр чиглэлийн ажлуудыг илүүтэй их хийх юм үүрэг даалгавар өгсөн. За тэгээ ялангуяа бол байгууллага аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын ажлыг, дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах ийм урайндор тэмдэглэн өнгөрүүлье гэсэн ийм одоо даалгавар үүрэг даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол яг энийг бол бид нар нэг их баяр ёслол гэж тэмдэглэх боломж бид нар үнэндээ бас байдгүй л дээ. Яг үнэндээ бас цаг наргүй нэлээдгүй их ажилтаа байдаг. Ер нь гомдол саналгүй өдөр гэж ер нь бараг л байдаггүй. Ийм одоо байдалтай бид нар бол ажиллаа хийж хэрэгжүүлж байдаг. Учираас бол үндсэндээ бид нар энэ удаагийнхыг бол мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад байгууллагууд дотоод хяналтаа сайжруулах ажил асуудлыг одоо хамтарч хийцгээе гэсэн ийм уриатаагаар хийх гэж байгаа. Тэгээ энэ бэлтгэлүүд хийгдэж чинь тэгэхээр зэрэг ялангуяа манай сургууль цэцэрлэгийн байгууллагын хүмүүс маань бол дотоод хяналтын ажилтнаа бол одоо нэг ийм цаас бэлдэж бидэнд үзүүлэх хэлбэрээр биш, яг өөрсдийнхөө зөрчил дутагдлыг одоо арилгаж зөв зүйтэй байдалд хэвшсэн ийм хамт олон болгож үйл ажиллагаагаа явуулах дээр дотоод хяналтын ажилтан бол хамгийн чухал гэдгийг бол бас одоо хэлмээр байна. Тэгээд дотоод хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан байдлаар хийж одоо эрсдэлгүй орчинд хүүхэд залуучуудаа хүмүүжүүл, зөв төлөвшүүлж ирээдүйн иргэдийг одоо бас бид нар бэлтгэх нь бол чухал байна гэдгийг хэлмээр байна. За танд их баярлалаа. Үзэгчдээ өдрийн зочингоороо бид за мэргэжлийн хяналтын ерхий газрын боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Ням Сүрэн студидтэй урьж ярилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.